Сайн бацгаана уу? Налагчуудтай хайр түгэе мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань энэ цаг мөчид төрсөн өдрийн баяранд тохиож байгаа хайртай аав Мегмар Баатартай хэмээн хаяглаж Солонгос улсад суугаа охин Намуун байгалийнх нь илгээсэн маш гоё мэдчилгээг уламжлах гэж байна. Алс хоолоос сансан сэтгэл хайр дүүрэн итгэлийг өөртөж илгээсэн маш гоё гинтийн бэлгээр төрсөн өдрийн эзнийг баярлуулцгаая. Бидний нэг төрч нүртулан өвчээ. Та за манай мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид шинэхэн дугаараар толилуулахаар мега ах дээрээ зорин хөрөлцөн ирсэн учиртай. Юун түрүүнд энэ өдрийн мэд хүргээ ажил албан тавтай байна уу минийх? Тавтай. 10 дугаар сарын тавлаг сайхан байна. 10 дугаар сарын 29-ний өдөр үргэлжилж байгаа учиртай. Харин таны хувьд энэ өдөр их л тодхон дурсамжийг өгүүлэх болов уу гэж бодож байна. Өнөөдөр ямар өдөр төхөж байна? Төрсөн өдөр болж байгаа. Анх ажилласаа дөнгөсөө орчихсон. Ер нь баяраа тэмдэглэж амжсан уу амжаагүй? Тэмдэглээгөө. Тэглэхгүй яг хөө тэгэхээр манайхыг ер нь өмнө нь үзчихсэн бах гэж бодож байна. Тийм ээ бас өөрөө ч захиалга өгчээсэн санагдаж байна. Тэгэхээр бид хүмүүсийн тэмдэглэлт баярын өдрүүдээр очиж гинтийн бэлэг барьдаг. Тэгээд танд хаяглаж бүр юм цэцэгтэй мэдчилгээ ирсэн. Тэр түүнийг нь уламжлах том даалгавартай яваа. Мегахаа ер нь цэцэг авчихсан уу? Үгүй. Авчаагүй. Тэгвэл дүүн хүн болгоноос асуудаг асуултаа танаас бас асуух шаардлага гарах нь байна. Ер нь танд ийм тэвэр дүүрэн цэцгийн баглаа өгөөд тэгээд бас мэдчилгээ явуулах ёстой хүн байгаа юу? Хүлээж байгаа юм бэ? За, мэдхгүй л шүү дээ. Таах гээд үзвэл хамгаалж байгаа юм байхгүй юу? Таавал охин маань л байгаа гэхдээ өөрөө. Охин нь хаана идэх юм бэ? Охин Солонгост байгаа. Тэгэхээр та Солонгосоос ирсэн мэдчилгээ байж магадгүй гэсэн таамагтай байгаа тийм үү? За тэгвэл ингээм яхаа таны дэвшүүлсэн таамаг бодтой юу? Аль эсвэл магадгүй өөр хүмүүсийн болов гэдэг эргэлзээтэй их олон хариултыг хоёлаа тодорхой болгохын тулд эхлээд дүүн нэг сэтгэлийн үг уншиж өгдөг штэ. Түүнийг нь маш сайн сонсоосоо гэж хүсэж байна. Бэлэг гэхээс илүү энэ эрхэм хүний хэлхийг хүссэн үг танд дэндүү их байдаг юм байна. Түүнийг нь шингэн айлтхан өргөн барья. Хүлээн авна уу? Ава энгэртэй нааж мөрөндөө өөрч өвөр дээрээсээ буулгын өдий хүртэл өсгөж хүмүүжүүлсэн ачийг тань өнөөдөр ягаад ч юм охин нь дэндүү их санаж танийгаан сансаар өглөөний нарыг угтлаа. Учир нь өнөөдөр миний аавын төрсөн өдөр. Өөдсгөн жаахан охин нь аль хэдийн том болчихжээ. Хүний нутагт өнөөдрийн өглөөний наран өгтөж байна. Ааваасаа холдож үзээгүй надад энэ амаргүй даваа. Өдөр болгон санах юм, өр зүрхэндээ л танийга хайрлах юм да. Аавынхаа гал голомтод жаргаж өссөн шүү охин нь амттай шимжтэй алив сайхан бүхнийг нь хүртэж өссөн шүү. Аавынхаа буйнд өдий дайтай хүн болон яваа юм шүү. Алдар нэрийг тань өндөр дөрөхийн тулд охин нь хичээж яваа юм шүү. Би аавынхаа омголон залуу насыг нь оосрлаж анхны өрн болж орчлонд мэндэлсэн юм аа. Эрэнтэй бараантай орчлонгийн дунд бүдчиж явахдаа ээдээ энэ хүнийг эцэг хүн болгож энгэрт нь гоёл болон хорвоод мэндэлсэн том охин нь юм аа. Айлын том болохоор алдах эрх надад байхгүй. Аав ээж та хоёроо итгэлийг алдахгүй тул хүний нутагт цаг үргэлж охин нь хичээж байгаа шүү. Удахгүй яваад очих тэр өдрийг тесэн ядан хүлээж байгаа. Чанга тэрэн үнсий. Охин нь хол байгаа болохоор ингээд л мэдчилгээ явуулахаас өөр хийж чадах зүйл байхгүй. Ачийг тань хариулах их том бодлын дор дараатай байдаг учраас ээж та хоёр минь эрүүл инх байгаарай гэсэн байна. Яг энэ цаг мөчид Солонгос улсад байгаа миний ахын хайртай охин Намуун байгалийнхын зүгээс аавда цэцгийн баглагаар хүндэтгэл үзүүлж байна шүү. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Аавда би дөргөн очоод сүлмэр санагдах юу? Амин нөмөр бараг. Тэгээд мегаха эрэгтэй хүн цэцэг авах ямар мэдрэмж төрдөг юм бэ? Яг энэ цаг мөчид бас охин нь үзээд сууж байгаа онцгойлон танд маш гоё гинтийн бэлэг барихыг хүссэн. Яг одоо тэр бичлэг рүү харж байгаад охиндоо хандаж гоё сэтгэлээсээ хаваалцъя. За миний охин угаасаа хүссэн зорилгодоо хүрээд эрүүл сайн сайхан явж гад ирээрээ. Аав нь хүлээж байна. Маш их хайртай шүү. Ажлахын үнэн бүгийг тань
Тэгээд бүр ингээд харсан чимээг аавын тухай шүлэг дуу хүртэл их цөөхөн байдгийм гинлээ. Учир нь ачлалтай энэ хүний тэр их хайрыг үгээр хэлж үзгээр сэлхийн аргагүй байдгийм гинлээ шүү. Аав гэдэг хизээж бүхийдгүй хүн уул байдгийм гинлээ. Ээж хүн үрээн төрүүлж биеэн хуваадаг бол эцэг хүн үрээн төрүүлж нэрэн хуваадаг учиртай. Нэрийгтэй өндөр төргөх намуун байгаль охинд бас амжилтын дэдийг хүсэж танаа гэр бүл сайн сайхныг хүсье. Сайхан баярлалаа минь яхаа. За баярлалаа. Та ажлын өндөр амжилт хүсье. За.